Өнгөж одоо өнөөдөр болж байгаа үйл явдал одоо бидний унтж байгаа болсон үйл явдлаас харах юм бол Америкийн хэцүү улсын хувьд бас одоо улс орнуудад ялангуяа одоо хил орчмын тий хил залгаа улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа тарифын бодлого бол нэлээд чанга байсан. Гэхдээ бас эргээд энд нэг Канадын зүгээс хариу арга хэмжээ авсан гэдэг ер нь нэлээд өрнөөн байна. Ер нь яг одоо бол Америкийн хэцүү улсын засаг захиргааны хэрэгжүүлж байгаа бодлогууд ялангуяа одоо энэ Азийн бүсэд Монголын бизнесүүдэд ямархуу байдлаар дам нөлөөнд та бүхэн тусч эхэлж байна гэж харж байна. Ер нь нөлөө ажиглагдж байна. Америкийн нэгдсэн улсын одоо шинэ ерөнхийлөгч Трамп бол анх ер нь бол өмнө ерөнхийлөгч байхдаа ч гэсэн ер нь бол Америкийг одоо агуу хүчрэх эсвэл одоо Америкийн одоо ашиг сонирхолд нэгдүгээрт байх хэрэгтэй гэдэг бодлого явуулж байсан. Тэгэхээр энэ бодлогоо бас үргэлжлүүлж байна. Тэгэхээр бол одоо Мексик, Канада, бүгд найрамд Хятад улс, Европын холбооноос импортлж байгаа бараанд бүгд нь одоо тарифын одоо өндөр хувьд 10-аас 25% одоо тариф тавьж байгаа нь гол зорилго нь болохоор нэг одоо бас өөрөө бас хэлээд байгаа шүү. Ер нь бол ингээд нөгөө 100 гаруй жилийн өмнө байсан Уильям Маккинли гэж ерөнхийлөгчийн одоо бас тарифын одоо суут тий хүн гэж ярьдаг байсан. Тэр хүний одоо бас бодлого тий ер нь бол ингээд тарифын бодлогоор одоо өөрийнхөө улсад одоо үйлдвэрлэл шинэ инновацийг авчрах тийм бодлого явуулна гэдэг хэлсэн. Тэгэхээр энэ нь одоо юу гэж явж байгаа нөхөр ер нь бол ингээд бас яг түрүүхэн бас нэг хэвлийн баг хурал дээр ярьжсэн нөгөө Тайваны одоо хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC те тэр компани одоо жишээ нь Аризонад үйлдвэрлэж байгаа нөхцөл ямар ч одоо тариф байхгүй. Хэрвээ одоо жишээ нь гаднаас одоо жишээ нь тариф одоо жишээ нь хагас дамжуулагч үйлдвэрлээд Америк руу нийлүүлэх юм бол өндөр тарифтай ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ нь одоо Америкт одоо Америкийн нэгдсэн улсад ажлын байр бий болгох, татварын суурийг нэмэгдүүлэх те инновац одоо жишээ нь тэр одоо бодлогын одоо үргэлжлэл. Тэгэхээр энэ маань одоо жишээ нь ингээд зарим орнууд бол энд нь одоо нийцч гэдэг юм уу те бүгд Хятад улсын машин үйлдвэрлэгч нар одоо жишээ нь Мексик руу одоо жишээ нь машин үйлдвэрлэлээ шилжүүлэх гэдэг юм уу ийм бодлого байсан. Гэтэл одоо жишээ нь Мексик тарифыг бас нэмэгдүүлж байна. Тэгэхээр энэ маань бас нэг одоо 2-3 жилийн хугацаанд ч юм уу бас ингээд үйлдвэрлэл нь одоо жишээ нь Америк руу шилжих ч юм уу бас ийм хөдөлгөөн явах нь. Тэгэхээр энэ Америкийн бас зарим нөгөө санхүүгийн одоо шинжээчдийг үзэж байгаагаар богино хугацаанд бас жоохон тийм санхүүгийн хүндрэлүүд авчрах тийм хомслыг бий болгох, инфляцийг нэмэгдүүлэх бас ийм сүрэгдэлтэй урт хугацаанд бол одоо Америкийн одоо ажил олгогчид ажлын байр бий болгоно гэсэн ийм л хүлээлттэй баг шүү. Тэгэхээр за одоо жишээ нь хагас дамжуулагчийн зах зээлд бол нэлийн юм том савлгаанууд гарахын төлөвтэй. За үүнтэй холбоотойгоор бас бүгд найрамдагтад ард улс ч гэсэн бодлогоо өөрсдөө одоо өөрчилж байна тийм. Тэгэхээр Монгол улсын хувьд бас одоо Хятадаас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн ялангуяа одоо энэ хагас дамжуулагчтай чиптэй холбоотой энэ бүтээгдэхүүнүүдэд ямар одоо өөрчлөлтүүд гарна гэж та бүхэн харж байна. Ер нь одоо манай бизнесүүд яг одоо энэ тодорхойгүй байдалд тийм энэ нөхцөл байдал дасан зохицохын тулд ямар хугацаа хэрэгтэй вэ? Ер нь бол одоо сая бүгд найрамд Хятад улсын бүх ардын төлөөлөгчдийн одоо зөвлөлт уулзалт гэдэг маш том одоо бодлогын том хурал боллоо шүү дээ. Тэгэхээр тэр хурал дээр болохоор одоо жишээ нь бүгд найрамд Хятад улсын одоо ерөнхий сайдлын Дэчаны одоо хэлсэн үгэнд бол ер нь бол одоо ингээд одоо Америкийн одоо энэ худалдааны холбоотой асуудлууд ер нь энэ улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ бодлогоо тодорхойлохдоо ер нь бол дотоодын одоо хэрэглээг хөхүүлэн дэмжүүлэх мөн одоо жишээ нь технологийн шилжилт ялангуяа нөгөө химэл оюун ухаанд суурилсан одоо шинэ шийдлүүд замун одоо үл хөдлөх хөрөнгийн одоо зах зээлийг нэлээд тийм идэвхжүүлэх те тогтворжуулах гэсэн ийм бодлогууд бол гарах нь. Тэгэхээр энэ маань бол одоо жишээ нь Монгол улсд бол яг ялангуяа одоо бүгд найрамд Хятад улс руу одоо зэсийн баяжмалч гэдэг юм уу когсч нүүрч гэдэг юм уу одоо ингээд түүхийд нийлүүлж байгаа бас хэрэглээ бол харьцангуй өндөр байх тийм одоо магадaltaй. Ер нь бол одоо 2025 онд бол Хятад улс бол одоо 5% одоо эдийн засгийн өсөлтөө гэж тооцоолж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань бол бас нэлээд тийм тогтвортой сайн өсөлт одоо эрэлт бол байх юм байна гэж харагдаж байгаа. Тэгвэр Хятадын бодлогыг ингээд харахаар ер нь бол ингээд нөгөө дотоодынхаа хэрэглээг нэлийн хөхүүлэн дэмжсэн. Ялангуяа тэр энэ жил одоо 3 их найд
юаны одоо бүр маш урт хугацааны гэдэг 20, 30, 50 жилийн одоо санхүүгийн одоо бондуудыг гаргах бас ийм санхүүжилтийн одоо хэрэгслүүдийг ярьж байгаа юм билээ. Сая бол мөнгөний орлогын хорооноос 3 дугаар сарын 7-нд аль биесээр одоо шийдвэрээ танилцуулаад за 10% байсан одоо ийм мөнгөний орлогын хүүг 12% болгож нэмэгдүүллээ. Тэгэхээр ер нь одоо нөхцөл байдал бас нэлээд ийм төвөгтэй байдал руу орох нэ гэсэн ийм тайлбарыг бол Монгол банкны одоо мэдээлэлд бол дурдчихсан. Яг бодит байдал дээр бизнес эрхлэгчид ямар нөхцөл байдалтай? Ер нь бол одоо сая бас энэ статистик мэдээлэлс харахад бол одоо бүгнээр дуустуудаар жишээ нь когчны нөөцний юу н одоо эрэлт те энэ хэмжээ бас энэ нөлөөлж байна. Тэгэхээр энэ маань бол бас ер нь бол бас Монгол улсын яг энэ жишээ нь нөөцний экспорттой холбоотой бас бодлого тийм мөн одоо засгийн газар хоорондын хийж байгаа одоо хилцээрүүдтэй бас холбоотой байна л да. Одоо жишээ нь 5-7 гашуун сухад төмөр замын одоо холболтын тийм гэрээг байгуулсан байгаа. Энэ гэрээгээр бол одоо жишээ нь China Energy компанитай одоо урт хугацааны тийм мөн одоо нүүрс нийлүүлэх мөн эрчим хүч ийм гэрээ одоо жишээ нь байгуулж байна. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь бас нэг талаасаа ингээд нөгөө том одоо компанитай гэрээ хийж байгаа нь одоо тогтвортой юм шиг боловч нөгөө талаасаа ингээд нөгөө олон одоо худалдаа авагчтай байх тэр нөхцөл байдал бас арай жоохон хомигдох ч юм уу те сонголт те энэ бас нэлээд нөлөөлж магадгүй байна. Нөгөө тэгүр бол бас яг бүгнээ талд улсын одоо энэ гангийн үйлдвэрлэл энэ нь одоо жишээ нь Америк хятадын одоо худалдааны одоо дайнтай гэдэг юм уу тарифын бодлоготой уялдаатайгаар одоо нийт одоо эрэлт буурах ч юм уу те. За нөгөө тэгүр одоо жишээ нь энэ үл хөдлөхийн салбарт бол бас ингээд нэлээд тийм хятадын одоо жишээ нь ингээд нөгөө хэрэглээг нэмэгдүүлсэн ийм бодлогод явна гэдэг байгаа. Тэгэхээр энэ нь ингээд нөлөөгөө өгтөл бас ингээд нэг тийм үнийн одоо өсөлт бас сайн анзаарагдахгүй ч юм уу. Тэгэхээр бас яг нөгөө нэг ингээд одоо төлөвлөсөн хэмжээнд одоо экспортын хэмжээ нэмэгдэхгүй байх ийм бас эрсдэл бол байх шиг байна. Энэ тэгэр холбоотойгоор бас нөгөө ер нь бол бас эрчим хүчний одоо суур үнийг бас нэмж байгаа шүү дээ. Цахилгаан эрчим хүчний үнийг одоо өнгөрсөн жилийн 11 сард нэмсэн мөн одоо дулааны үнийг одоо энэ жилийн 5 сард нэмнэ гэж байгаа. Энэ маань өөрөө ингээд нөгөө ер нь бол тийм үнийн өсөлт тийм инфляцийг бас дагуулах тийм эрсдэл байна. За нөгөө тэгвэр олон улс бол ингээд нөгөө одоо Орос, Украины үргэлжилж байгаа дайнаас одоо улбаатаагаар тээвэр логистикийн үн бас нэлээд өндөр тий саатах ч юм уу энэ мал бас тийм үнийн өсөлт бас нэлээд нөлөөлөхөөр л харагдаж байна л та. Цаашдаа ер нь та бүхэн 2025 оны ерөнхий төлөвдөр магадгүй одоо бизнесүүд бол аль хэзээний бол төлөвлөлтөд гаргацсан. Гэхдээ өөрчлөлтүүд ажиглагдж байна уу? За бизнесүүд ер нь Монголын бизнесийн зөвлөлд багтдаг энэ бизнесүүд те компаниуд ямархуу байдлаар одоо стратегиар ажиллая гэсэн юм зорилготой байна. Ер нь бол олон улсын одоо санхүүгийн байгууллагуудаас бол Монгол улсын эдийн засгийн өсөлтийг бол энэ жил бол одоо 6-аас 8% байх болцоотой гэдэг. Гэтэл бол одоо ингээд энэ яг геополитикийн улс төрийн маш олон шалтгаанууд маш хүчтэй, маш хурдтай одоо нөлөөлж эхэлж байна л. Тэгэхээр одоо жишээ нь бизнесийн зөвлөлийн хувьд бол бид нар одоо Монголын бизнесийн зөвлөлийг одоо олон улсад ялангуяа одоо Нью-Йорк, Гонконг, за мөн одоо Нью Дели, мөн Италийн Бергамод одоо төлөөлөлтөй болгож байгаа. За мөн одоо энэ Нью-Йоркт одоо санхүүгийн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байна. Маргааш одоо жишээ нь бид нэр Гонконг, Монголын одоо бас санхүүгийн чиглэлээр тий хамтын ажиллагааны одоо арга хэмжээ зохион байгуулах ялангуяа одоо Монголыг сурталчилсан энэ чиглэл рүү нэлээд анхаарч одоо хөрөнгө оруулалт татах чиглэлээр нэлээд ажиллана гэж бодож байгаа. Ялангуяа одоо бас засгийн газраас одоо 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг байгаа. Энэ дээр одоо шаардлагатай санхүүжилтийг босгох заман одоо хөрөнгө оруулалтыг татах ялангуяа төр үеийн түншлэлийн чиглэлээр бас нэлээд идэвхтэй ажиллана гэж төлөвлөж байна. Өөрөөр хэлэх юм бол дотоодод санхүүжилтийн одоо их үүсвэр хүрээ харьцангуй одоо хязгаарлагдмал байгаа учраас гадаад зах зээлээс санхүүжилт татах тал дээр анхаарч байна. Тэгж байна. Төгсгөлийн нэг зүйлийг маш товчхон асууя. Та бүхэн инфляцийн төсөөл за магадгүй одоо бизнесүүдийн зардал нэмэгдэх юм төсөөллөө хэр өөдрөгөөр харж байна? Ямар хугацаанд үргэлжлэнэ гэж харж байна? Энэ жилийн туршид байх болов эсвэл дараа жил дахиад үргэлжлэх болов? Ер нь бол одоо жишээ нь яг энэ Америкийн одоо энэ явуулж байгаа бодлого, тарифын бодлого энэ бол бас нэлээд 2-3 жил үргэлжлэх юм байна л гэж харж байна да.